байгаа бол бид нэр доош натах хэвээр энийг гэтээ зүгөө доош натах хэвээр. Тэгэхээр вений судас энэ гүрээний вен доошоогоо цус урсж байгаа. Урсгалынх нь дагуу байдгийг. Тэгэхгүй бол манайхан зүү хатгаж хийхээр шингээ хийж байгаа ингээд урсгалынх нь эсрэг авч хатгачдаг. Тэгээ шингээ. Ингээд тэгэхээр судас нь хаграад байдаг, буцаж ингээд болохгүй болоод гэмтээд байдаг гэсэн үг. Тэгэхээр энийг доош нь харуулчих юм бол урсгалаа дагаад урсаад шингээ гоождаг гэсэн үг. Тэгэхээр их хэмжээний шингээ алт нь бид нөр шууд хэрэгжигтэнд гүйдэгчдэг. За миний өөрийн хувьд бол өөрийн гараар Төв аймгийн Баянжирган сумын Санжаа гэж хүн, Даваанарын Санжаа гэж хүний дуун дээр яг өөрөө би гарч 19 литр шингээ хийж босгож ирсэн. Тэр бол зүгээр Монгол эхмөр Чингис хаан 830 жилийн үед гээд Дэлгэн хаан суманд байхад би өөрөө тэгж хийж байсан. За тэрнээс хойш бид нар Яарамгийн дэнж дээр бол зөндөө гарц ажиллаж байхдаа наадан болдог байхад бол ер нь дунджаар нэг 5-аас 15 литрийн хооронд шингэн хэмжээгээр хийжсэн. Тухайн үед бид нар мэддэггүй л байсан. Нэг 2-3 литр шингээ хийгээл тэр байтугай 500-аас дээш их юм бол их хийлээ гэж бараг үздэг байсан. Тэгээд Америкийн мэрэгчлэлтэнгүүд хүрээд эмчнэр хурж ирээд үзснээс хойш бид нар энэ хэмжээний шингээ хийдэг юм байна гэдгийг ойлгосон.